Хай бүгдээрээ сайн уу? За шинэ бичлэгтэй тавтай морил. За сүүл орсон бичлэгийг хэрвээ та санаж байвал би нэг сүүлд ер нь өмсөх туртай байгаа пүүснүүдээсээ хуваалцсан. Тэгээд тэр бичлэгэн дээр би ингээд нөгөө илгэн пүүз ер нь ингээд цэвэрлэхэд хэцүү өмсгөж жоохон хэцүү байгаа. Тэгээд ийм нөгөө гутлын цэвэрлэгээ нөгөө бас ер нь өнгө алдсан байсан ингээд нэг ярьсан да. Тэгээд тэр бичлэгний дараах нь над руу Silver брэндээс маш их бүтээгдэхүүнүүд явуулсан. Яг нь Silver-ээс ашигладаг юмуд байдаг л да. Гэхдээ ийм их бүтээгдэхүүнтэй гэж ерөөсөө мэдээгүй мэн. Тэгэхээр энэ бичлэг бол sponsored by Silver brand. Тэгээ хэдүүлээ хамтдаа энэ гутал арчилгааны цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзье. Яг үнэхээр цэвэрлэж болдгоо юм уу, болдгоо юм уу те. Тэрийг хамтдаа харцгаая. Юу вэ? Энэ баг хүүхэд байхад л байдаг байсан цэвэрлэгчтэй. Дээрээ нэг юм жижиг юм бариултай. Энэ ч гэсэн нөгөө юм шахдаг. Silver амар удаж байгаа брэнд хаа миний бодлоор. За бүр ингэ ширээд үрчлээ. Миний яг нэг юм нүд тусцсан хэдэн бүтээгдэхүүн байна. Тэгээ тэрийг хэдүүлээ хамт тестэлж үзье. Бүгдийг тестэлж үзнэ гэвэл цаг хүрхгүй байна. За эхний туршиж үзмээр байгаа заяа. Энэ хөөсөн цэвэрлэгч. Тэгээ яагаад энийг хэрэглэж үзмээр байна вэ гэхлээр өмнө нь би амар том фейлдсэн байхгүй юу. За тэр гутал байгаа да. За би аваад ирээд харагдчихэв. Энэ зүгээр нэг юм хөөрхөн юм бээж саарлангтай гутлаас ахгүй. Тэгээд би энэ нөхрийг яасан бэ гэхлээр илгэн материалтай. Тэгээ яаж цэвэрлэх үү гэж бодсноо энэ хөөсөн цэвэрлэгчийг аваад тэгээ өөрийг нь ерөөсөө ингэж өнгөр цэвэрлээгүй. Дээр нь шууд хөөсийн түрхснээ тэр чигээр нь ингээ хонолцсаахгүй. Тэгээд хацсныхын дараа энэ порлоноор нь ингээд арчичхаар ингээд үсэн босоод нэг юм цэвэрхэн гой болчтой гэж би бодсон. Гэтэл үгүй байсан бэл. Миний дуртай гэдэг нэг ярьжсэн энэ Токио биш үү? Нэг талыг энэ хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлэж үзье. Би анх удаа яг илхэн пүүзээ өөрөө цэвэрлэж үзэх гэж байна. So excited. Тод цэнхэр өнгөтэй пүүзээсэн. Гутлын салонд өгөөд цайвар болсон. Надад угаасаа анхааруулж хэлсэн. Ингээд цэвэрлэгээний дараа өнгө нь ингээд жоохон цайн шүү гэд. Тэгээд угаасаа би өөрөө цэвэрлж чадахгүйсэн болохоор тэгэл заа гэж өгсөн л дөө. Тэгээ гараад ирснийхэн дараа жоохон харамссан. За одоогор нэг юм байна. За тэгээ ногоон талаар нь тараа. Энэ яг ингээд нөгөө хөөсөөр дөнгөж арчаад норцсны дараа ингээд өнгө нэг юм гоё болсон шиг харагдаж магадгүй л. Яг хатсныхан дараа л харъя. За одоо ингээд жигтгэн энэ ногоон талаар нь ингээд арчсан бол араас нь нойтон илгээ алчураа арчаад хөөсийг нь аавна. Тэгэхгүй бол ингээд хөөстийг хатаачаар миний түрүүний нөгөө фейлдсэн шиг юм ухаан олцоод байгааг. Нойтон илгээ алчуур жигэд арчаад хөөсийг арилгах гэсэн. Болоод байгаа юм шүү. Одоо нойтон байгаа учраас хатаахтаа ингээд нэг юм хэлбэржүүлэгч хийгээд хатаачих юм бол гутал манай гоё хэлбэртэй болоо хатчдаг гэсэн. Тэгээд 10-аас дээш цаг хатаасны дараа өмсөж болно гэсэн байсан. Хэцүү юм байсангүй цэвэрлэхэд айгаа амар байла. Тэгэхээр хэрвээ яг ингээд хатсны дараа өнгө нь амар гоё байх юм бол ингээд илхэн гутлаа цэвэрлэж сурлаа. Тэгээд нарны тусгалаас хол. Нарны тусгаал татааж болохгүй гэсэн. Өмнөх нь энэ шүү дээ. Хатсныхан дараа ингээд баруун зүүнгээ харьцуулаад харъя. The next day. Тэгээд баруун талыг нь цэвэрлээд хонсон, нөгөө тал нь цэвэрлээгүй яг хуучнараа тэгэнгүүт ингэж харагдаж байна. Тэгээд ер нь бол би маш сэтгэл хангалуун байна. Энэ бүзийг яг анх авахд л ер нь яг ийм өнгөтэй байсан. Тэгээд нөгөө цэвэрлэгэнд өгөөд өнгө нь буураад ийм болсон байхгүй юу? Одоо буцаад цэвэрлээд өнгө нь сэрэгцэн болохоор би бүр so happy. Дараагийн бүтээгдэхүүн болохоор миний угаасаа яг Silver-ээс ганц хэрэгэлдэг байсан бүтээгдэхүүн байна. Тэгээ би энийг зүгээр санал болгоё гэж бодлоо. Гуталны үнэр дарагч. За би бол энэ цэнхрийг нь байнга хэрэгэлдэг. Тэгсэн чинь ийм 3 төрөлтэй байсан байна. Ногоон, ягаан, цэнхэргээд. Тэгээ үйлчлэг нь бол яг ижлэгэн хоорондоо ялгаатай юм зүгээр үнэр юм шиг байна. Тэгээ энэ ягаан нь ялангуяа юм эмхтэй гутал мотлонд илүү тохирсон бас илүү эмхтэйлэг гоё үнэртэй байх юм болов. Энэ ямар үйлчлэгтэй вэ гэхлээр ялангуяа спортоор хичээлдэг, заал авдаг, сакс тоглодог те ер нь ингээд бүх төрлийн спортоор хичээлдэг хүмүүст маш хэрэгтэй. Тэгэд ер нь спорт гэлтгүй хүн ч одоо ингээд өдөрт
одоо дунджаар нэг 8 цаг гутал өмсөж байгаа гэж төсөөлөх юм бол 8 цагийн битүү орчинд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрэнд чинь таны хөл хөлөрдөггүй байлаа гэхэд гутал улавчнаасаа шалтгаалаа жоохон хөлрөлт явагдлаа гэхэд нэгт эвгүй өнөр. Хоёрт ингээд нэг юм ням бактеритай холбоотой асуудал тэнд үүсэж гин гэсэн үг байхгүй юу? Битүү орчинд 8 цаг дунджаар тий. Тэгэхээр оройдоо ирээл гутлаа тайллаа, гутландаа хийлээ, дарлаа. Тэгээд айгүй юм гоё сэнгэнсэн гоё өнөртэй болчдөг. Сүүлд нөгөө жимд яваад байгаа байхгүй юу? Тэгээд жим рүү явахтаа авч яваад жимнийхаа гутлыг тайллаа. Пан цэгрийг нь бол үнэрийг нь мэдээд байна. Тэгэхээр энэ ягаа ногоо хоёрын үнийг үнэрийг үнэрлэж үзье. Эргүүлээд нийлээ. Эргүүлээд харагдлаа. Ингээд нэг даралтаар уртлаасаа болон хойтлоосоо яг зэрэг ингээд шүршигдэнэ гэсэн үг. Цацагдана гэсэн үг. Энийг бодож олсон хүн маш смарт. Гутландаа хийлээ, дарлаа. Ингээл болоо. Маш юм фемин эмэгтэй л үнэртэй юм байна. Энэ л болохоор нэг тийм хурц үнэргүй айгүй зөөлөн гоё яагаад тийм. Ногоон болохоор нэг юм цэцэглэг үнэртэй юм байна. Нэг юм зөөлөн цэцэг. Спортоор хичээлдэг хүмүүс бол бүр заавал хэрэглэх хэрэгтэй. За дараагийн бүтээгдэхүүн болохоор миний бүр хамгийн тестэлж үзмээр байсан бүтээгдэхүүн. Илгэн гутлын өнгө сэргээгч гэсэн. Бор болон хар тэгээд өнгөгүй гэсэн төрөл байт юм бэлээ. Тэгээ би одоо болохоор борыг нь ашиглаж үзэх гэж байна. Тэгээ ер нь хавар намрын гутлнууд ийм нөө илгэн хар бор гутлнууд аягүй хүмүүсдэг ч тийм. За миний гутал болохоор ийм илгэн гутал байна. Тоногтой. Нилээ хүмүүстэй гутлнууд энийг тэгээ энийг хідүүлээ. Нэгийг нь өнгийн сэргээж харж үзье. Энэ таган дээр нэг юм силиконы хэлбэртэй юм сам шиг юм байна. Тэгээд энүүгээр нь энэ өнгөцгөн байгаа энэ нөгөө нэг бохирдлуудыг нь гаргах юм билээ. Өнгө сэргээгч ашиглахдаа нэг хитэд анхаарах ёстой зүйл байгаа юм билээ. Нэгт ийм агаар сэлгэл сайтай орчинд байх хэрэгтэй. Будагч бодис гэсэн үг шүү дээ. Ялангуяа гадаа байх юм бол бүр сайн гэсэн. Гэхдээ би зүгээр одоо л цонхныхоо хажууд хийжээ гэж бодож байна. За тэгээ хоёрт болохоор энэ будаг болж магадгүй учраас муу даав ч юм уу тэгээ цаас, сонингийн цаас мас дэвсжүүл зүгээр бэлээ өмсөх. Гарлуугаа шүршээд гараа будаг болгочих магадгүй. Энэ чинь ер нь будагч бодис юм чинь маск зүчүүл зүгээр юм болов гэж бодлоо. За сая яг маск зүүсэн нь бол зүг болсон байна. Айгүй юм хурц үнэртэй юм байна. Тэгээ цонхнуудаас яхан бүгдийг онгойлгож байгаа ч хүршлээ. Гутлын чинь уул нь нөгөө үндсэн их биенээсээ өөр өнгөтэй. Тэгээд өөр юм жижиг өөр өнгийн одоо тоногууд ч юм уу те энэ гутал шиг иймэрхүү бол лентүүд байдаг шүү дээ. Иймэрхүү лентээр ингээд бүрхжүүл зүгээр юм байна. Таган дээр нь дахиад бас ийм силиконы ийм сам шиг энүүгээрээ одоо шүрснийхаа дараа ингээд самнаж өгнө. Тэгэхээр нөгөө нэг илгэн гутлын маань өснүүднээс яхан босоод ингээд 7-8 цагийн дараа өмсгöd билээ. Яг л гоё өнгөн сэргээд жигд болж ирд юм байна. Одоо энэ өмнөх нь энэ гэсэн үг штэ харж байгаас та нэг жоохон юм үе хэсгээрээ жоохон цайрцсан тэгээ нэг юм алаг цог болцсон байсан гэх юм уу. Тэнгүүд буцсны дараа яг юм жигдхэн гоё бор өнгөтэй болсон байна. Бусад энэ нөгөө нэг цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдтэй хөөсөн цэвэрлэгч ч юм уу те тэрнтэй харьцуулахад нэлийн ажиллагаатай юм байна. Тэгтээ угаасаа ойлгомжтой байхгүй юм чи ингээд юм будаад байгаа процесс шүү дээ. Өнгө сэргээгээд байгаа процесс болохоор гутлын салоонд гутлаа аваачиж өгөхөөс бол мэдээж одоо өртөг багтай нэгт хоёрт ингээд бас цагны үед бол хамаагүй наана. Гэртээ гэр аргаар ингээд хангалттай гутлаа аюу гой өнгөтэй болгочих болох нэ. За дараагийн бүтээгдэхүүн болохоор усны хамгаалалт. Илгэн материал чи өөрөө нэг юм онцлогтой материал шүү дээ. Бусад материалтай харьцуулахад маш их арчилгаа шаардна. Тэгээ дээр нь бас амархан одоо муухай болох гээд байдаг. Амархан бохирдох гээд байдаг. Тэгээд тийм болохоор усны хамгаалтыг шүрчих юм бол энэ ганцхан уснаас хамгаалахаас гадна нөгөө нэг гүн бохирдлоос сэргийлдэг гэсэн. Тэгэхээр ялангуяа илгэн гутлнууд дээр тун зүгээр гэж би бодож байна. Бүх төрлийн материалтай гутланд болно. Бороо цастай үеүүдэд гутал бас арай л муухай болох гээд байдаг шүү дээ. За тэгээд шүршгээсээ өмнө мөн таган дээр нэм силиконын юм цэвэрлэгч энүүгээрээ сайхан бохирдлуудыг нь унгааж өгөөд өнгө сэргээгчтэй ижлэхэн 15-аас 20 см-ийн зайтай тэгээ сайхан жигдхэн ингээд тойруулаад шүрчэхэд болно гэсэн. Шүрснийхаа дараа тагныхаа нойрон дээр байгаа энэ бас энэ силиконыг самнаад цацлага илүү юм нөгөө жигд бүрхүүл үүсэх гээд тусалдаг гэсэн. За болчлоо. Тэгээд 8 цагийн дараа би дээр нь ус тусааж харъя гэж бодож байна. The next day. Шалан дээр алчуур дэвссэн байна. Тэгээ хэдүүлээ түр хасгаж харъя. Сандраад хай. Оо.
За. Вау. Энд нэг юм цэг болсон байна. Энд нэг юм цэг болсон байна. Тэгээ би цацхтаа бас жоохон дутуудсан байж магадгүй гэж бодлоо. Ийм их ус ингээд дээр нь асгаж хахад ингээд тий харж байгаас тий ийм хуураагаараа байна гэдэг бол би бол амжилттай гэж бодож байна. Тийм улавч. За улавч болохоор надад ингээд маш юм underrated заяа аюу дутуу үнэлэгддэг бүтээгдэхүүн юм шиг санагддаг. Яг юм гутал арчилгаатай холбоотой бүтээгдэхүүн дундаас бид нэр ингээд дандаа ингээд гаднах нь гоё байвал, гаднах нь цэвэрхэн байвал гэл ингээд байдаг штеп. Гутлууд ч өөрсдөө ер нь улавчтай байдаг штеп. Гэхдээ одоо тэр улавч нь муудаад ирэхээрээ гутал бүр хамгийн амархан мууддаг шалтгаануудын нэг гэж байгаа байхгүй юу? Дотор талаасаа өөрийнх нь улавчийг хамгаалаад өөр улавчд дэвсэх шаардлага нь тэрэндээ юу юм бэлээ. Тэгээ сэлвэрийн улавч болохоор ингээд дотроо 3 төрөлтэй энэ нөгөө нэмгэн зуны улавч, өвлийн улавч. Нөгөөх нь нэг юм савхин юм шиг дофис гутлуудад илүү тохиромжтой ийм улавч. За тэгээ миний хамгийн их хэрэгэлдэг нь энэ өвлийн улавч. Тэгээ одоо угсаа бүдэрч энэ өвөл юу юуг болох гэж юм. Тэгэхээр энийг бас таалд хэрэг болж магадгүй гэж бодлоо. Материал нь ийм ноосон заяа. Тэгээд нөгөө талдаа болохоор ийм мөнгөлөг дулаан хадгалагчтай. За зуны улавч нь цэгнүүдтэй агаар нэвтрэлтийг айгүй сайн болгож өгөөд ням бактери үрчгээс сэргийлсэн байдаг гэсэн. Дээр нь нэг ийм цэцэгний үнэртэй. Зуны улавчин дээр нь надад таалагддаг юм нь өөрийнхөө хэмжээгээр ингээ хайчилчдаг. Тэр намар. Би болохоор энэ хоёр улавчийг мэддэг байсан. Тэгсэн чинь бас ийм улавч нь байд юм байна. Ийм савхин материалтай гэх юм уу. Тэгээ энэ л болохоор илүү юм нөгөө офис гутлуудад илүү тохиромжтой байдаг гинэ. Зуны улавчтайгаа нэлээд төстэй. Бас ингээд ийм нэмгэн агаар сэлгэлт талаасаа ийм нөхнүүдтэй. Тэгээд бас нөгөө өөрийнхөө хайрцамаараар хайчилж болох юм байна. За тэгээ ийм байна. Энэ бичлэгээр би ямар ч байсан өмнө нь ингээд ерөөсөө илхэн гутлаа арчилж чаддаггүй байсан бол гэрийн нөхцөлд маш бага зардлагаар тэгээд маш бага хугацаанд илхэн гутлаа цэвэрлэж ер нь бол сурлаа. Илхэн гутлаа яах вэ гэж бодож исэн хүмүүст за тэгээ ер нь ийм гутал арчилгаан дээр анхаардаг хүмүүст хэрэг болсон баха гэж найдаж байна. Тэгээд сайхан гутал сайхан газар хүргэдэг гэж ярьдэн штэ. Тэгэхээр сайхан гуталтай байхын тулд арчилгаа чухлаа. Гутлаа гаднаас нь маш гоё арчлаад дээр нь ингээд эрүүл ахуй талаас нь дотроос нь бас арчилган чухал шүү. Тэгээ хамтаас нь баярлалаа. Баяртай.